Өмнө би хэд хэдэн бас үүрэг даалгавар гэсэн. Нэгдүгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартаа сайжруулъя. Хүн амын хамгийн чухал асуудал. Цаг минут секундтай уралдаг энэ асуудал дээр стандарт гэдэг зүйл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс эхлээд гэрт нь очихоос эхлээд байгаа газарт нь очихоос эхлээд ямар үйлчилгээнд үзүүлэх ёстой. Хүнсний аюулгүй байдлын асуудал шошгоцолтоос эхлээд шошго буруу байдаг, өдөр хоногийн сольдог, шимт хичээл нь ямар удаа агуулгатайг мэддэггүй, хортой хоргууг нь ойлгохгүй ийм хэмжээний хор хилгээд байгаа мó, им хилгээд байгаа мó ч гэдгийг мэддэггүй ийм асуудал байдаг учраас эрүүл мэнд хүнсний байдал салбараас энэ стандартын шинжилгээний асуудлуудаа хэдүүлээ эхэлье. Энэ хүрээнд стандартаа хөгжүүлсэн агуулгатай үндэсний хөтөлбөрийг батлуулж боловсруулж батлуулаа, хэрэгжүүлээ гэдэг ийм үр даалгавар өгсөн. За энэ хэрэгжив. Тэр эрүүл мэндийн салбарын стандарт өнөөдөр хүртэл батлагдаагүй. Энд стандартын газар гээд байхад тэнд эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичиг ахалсан техникийн хороо гэдэг газар нь батлахгүй, хэрэгжүүлэхгүй гэж засгийн газрын бодлогыг хоошин татаа сууж байгаа ийм асуудлууд бас бий. Үеийн өнгөрөөсөн хоцрогдсон хэрэгждэг зарим стандартыг өөрчлөж шинжлэх хүчингүй болгож цэгцлэх асуудлыг бас энэ 5 дугаар сарын 17-ны өдөр 21-ний өгсөн. Энэ бол бас биелэлд хангалтгүй. За бүр цаашлах юм бол энэ ажилтнаа сургалт тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай нөөцөөр хангаж бүх сонирхогч талуудын оролцоог хангах, бүтээгдэхүүн үйлчлэгийг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын орчин бүрдүүлэх, хадгалах, тодорхойлсон байгаль орчны чухал асуудлуудыг удирдах, хянах стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, зорилтуудаа ажилчин албан хаагч болон бүх сонирхогч талуудтай зөвшөлдсөн цаг үетэй нийцүүлэн зорилттой байгаа шинжилж явах гэдэг ийм асуудал бас хэрэгжихгүй юм байдалтай байж байна. Тэгээд энэ шинжилж байгаа, өөрчилж байгаа бодлого зорилтуудаа ажилтан албан хаагчид мэргэжлийн болсон хүчнүүдэд танилцуулах, эргээд иргэдээ стандартыг зарчим болгож, зарчмаа дадлал болгож, тэр дадлал нь бидний хөгжлийн суурь болж явах ийм таниулан сурчлага олон нийтийн ажлыг идэвхжүүлээ гэдэг ийм ажлууд бас дутуу хэрэгжиж байна. Стандартын газар өөрөө стандартын бодлогыг боловсруулах, хөнгөвчлөх, мэдрэмжтэй хэрэгжүүлэх, тэгээд тэр хүрээнд үндэсний бизнесийн орчныг сайжруулах замаар бүх төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг сайжруулж бидний амьдралын чанарыг сайжруулахад гол үүрэгтэй юм л байгуулах.